Лукас хэлсэн сүүлчийн аялал. Лук 9:51-56, 10:1-24. Христийн үйлчлэл дуусах тусам хийж буй үйлчлэл нь өөрчлөгдөж байв. Тэрээр шуугаан тарж олон хүний сэтгэл санааг хөөргөхөөс зайлсхийж байлаа. Тэр хүмүүсийн хүндэтгэл алдаршуулалтаас татгалзаж, түүнийг дэмжигч хүмүүсийн сэтгэлийн хөөргөл хяналтаас гарах хандлагатай болох үед байсан газраа байн сольж тэд нараас холдон хүндэрдэг байв. Тэрээр олон удаа хүмүүст түүнийг Христ гэж зарлахгүй байхыг тушааж байлаа. Манай майхан баярын үеэр тэрээр Иерусалимд сэм ирсэн билээ. Ах нар нь түүнийг Месиа гэдэг олон түмэнд хэл гэж шахаж эхлэхэд цаг нь болоогүй гэж хариулав. Иохан 7:6. Тухайн үед Иерусалимд ирсэн замд нь түүнтэй хинч тааралдаагүй ба тэрээр хотод сэм ирсэн болохоор хинч түүнийг харж хүл алдаж байгаагүй. Гэвч түүний Иерусалимд сүүлчийн удаа ирэх үед нөхцөл тис ондоо байлаа. Есүс тахилчид болон хуулийн багш нарын дайсагналаас үүдэн Иерусалимыг түр орхихоос аргагүй болдог байж билээ. Харин одоо тэр хинээс ч нуугдалгүйгээр олон хөлийн алс тойруу замыг сонгон түүний эрхэнд өгч байгаа тухай урьдчилан зарлуулан урд өмнөхөөсөө өөрөөр хүрэлцэн ирэв. Тэрээр агуу их золиосыг өргөх газар руугаа явж байсан учраас олон түмний анхаарлыг энэ үйл явдал хандуулах хэрэгтэй байлаа. Цүлд Мосе могоог өргөсөн шиг хүний хүүч мөн өргөгдөх ёстой ажээ. Иохан 3:14. Израильчүүдийн харц эдгэрлийг бэлэгдэл болох өргөгдсөн могоо руу хандаж байсан шиг бүхний харц одоо доройтож буй ертөнцид аврал авчирсан Христ рүү хандах ёстой байлаа. Түүний ахын дүүс Месиагийн тухай буруу зөрүү төсөөлөлттэй байсан ба бөгөөд Есүсийн бурханлаг заг чанартай гэдэгт итгэдэггүй байсан учраас тэд түүнийг майхан баярт ирж хүмүүст өөрийгөө танилцуулаасай гэж хүсжээ. Харин мөнхөө ийм санаа бодолтой байсан дагалдагчид нь түүнийг Иерусалим руу явахыг нь болиулах гэж оролдов. Дагалдагчид нь тэнд түүнийг ямархан учрал явдал хүлээж байгаа тухай юу гэж хэлж байснаа санав. Израилийн шашны удирдагчдын алхаас буцахгүй үзэн ядаж буйг мэдэж байгаа болохоор дагалдагч нар түүнийг Иерусалимд очиулахгүй гэсэн хэрэг. Христ хайртай дагалдагч нарынхаа айдас болгоомжлол итгэл байдлыг сүрж өөрийн замнах замаа хөөж явах хүнд хэцүү байсан. Энэ байдал түүнийг маш их эмзэглүүлжээ. Иерусалимд тосон хүлээж буй зовлон бэрхшээлийн өөдөөс тэднийг илгээх нь Христ тун хэцүү байв. Сатан хүний хүүд уруу таталт сорилтоо тулгархаар дэрэгдээс нь үл холдно. Тэрээр зайлшгүй үхнэ гэдгээ мэдэж байгаа мөртлөө яагаад Иерусалим руу тэмүүлнэ вэ? Түүний эргэн тойронд амьдралын талхаар өлссөн түүний илааршуулн ангаагч үгсийг сонсохоор хүсэн хүлээсэн хүмүүс алхам тутам байсаар байна шүү дээ. Түүний нэгүүлсэн уучлалын сайн мэдээг түгээх ажил дөнгөж эхэлсэн байсан. Тэрээр хүч тэнхээ бүрдсэн идэр залуу насандаа байлаа. Илааршуулан ангаах хүч чадалтай төгс үгээ хэлж дэлхийн өргөн уудам тавцсан дээр яагаад гарч ирж болохгүй билээ? Түнэр харанхуй уйдгар дунд байгаа сая хүнийг гэгэрүүлж өөрөө яагаад баяр жаргал эдэлж болохгүй гэж итгэл муутай юм ойлгодгүй шийдэмгийгээр хичээн зүтгэдэггүй дагалдагч нартаа ургац хураах үүрэг даалгавраа даатгаж яахан болох билээ? Дөнгөж эхэлж буй үйл хэрэгээ орхиод үхэлдээ яахан нүүр тулгарч болох билээ? Цөлд Христийн өмнө хөндлөж байсан заналт дайсан нь одоо түүнийг хорлон муухай уруу таталт сорилттойгоор далдаас отож байлаа. Хэрвээ Есүс өөрийгөө аврахын тулд хэсэгхэн зур эргэлзэж санаа бодлосоо өчүүхэн төдий ухрах аваас сатаны талынхан ялан дийлж харин дэлхий үрд мөнхөд алдагдах байлаа. Гэтэл Есүс Иерусалим руу явахаар шийдэв. Түүний амьдралдаа мэддэг цорын ганц хууль нь эцгийн хүслийг биелүүлэх байв. Есүс Багдад сүмээр орж явахдаа тэрээр Март
эцгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү гэж хэлж байжээ. Луг 2:49. Канад гайхамшигтай хүчээ үзүүлээч гэж Марийг хүсгэд Есүс цаг баярт явахыг зөвлөхөд Есүс мөн л энэ үгээ хэлж байжээ. Хүмүүсийн гэм нүглийн төлөө өөрийгөө зориулах ёстой цагийг Бурхан агуу их төлөвлөгөөнд тогтоосон байсан ажгүй. Энэ цаг нь ч мэдхэн болох гэж байлаа. Тэрээр айж эмээж эргэлзэж тэнэгэлзэх хэрэггүй байв. Тэр амь насыг нь хөнөөхөөр дайснууд нь хувилдаж байгаа Иерусалим руу явхаар эргэлт буцалтгүй шийдэв. Одоо тэрээр амиа өргөл болгон өргөн хавчлага үзэн ядалт хараал зүхэл буруутгал хийгээд үхлийг туулж өнгөрүүлэхээр тэрээр эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Тэрээр ийхүү өөрийн өмнө элч нараа илгээв. Тэд явж түүнд зориулан бэлтгэл хангахаар Самаричуудын суурьнд очижээ. Гэтэл тентгийнх нь түүнийг Иерусалим руу явж байгаа учраас хүлээж авахаас татгалзав. Тэд өөрсдийнх нь үнэхээр их үзэн яддаг Юудэчүүдийн Христ тэд нараас илүүд үзэж байна гэж үзсэн хэрэг. Хэрвээ Христ сүмийг зэргээж гэрээсэн ууланд мөргөл үлдэхээр ирсэнсэн бол тэд түүнийг баяртайа хүлээн авах байлаа. Гэтэл Христ Иерусалим руу явж байсан учраас түүнийг зочилж угтаж авахыг хүссэнгүй. Тэд Тэнгэрийн хамгийн дээд зэргийн үнэтэй бэлгийг хүлээж авахаас татгалзаж үүд хаалгаа хааж байгаагаа мэдсэнгүй. Есүс өөрийг нь хүлээж авахыг хүмүүсээс гуйж тэрээр тэд нартай ойртож хамгийн үнэтэй ивэлүүдийг бэлэглэн өгөхийн тулд тэд нараас өөрт нь тусламж үзүүлэхийг хүссэн. Өөрт нь хүргэсэн ач тус бүрийг тэр хамгийн үнэт ивэлээр хариу барьдаг. Гэтэл Самаричууд атаг сэжиг муйхар зангаасаа болоод бүхнээ алдсан. Эзнийг нь ийм ихээр доромжилсан энэ тосгоныхныг харсан Христийн илгээсэн элч нар болох Яков, Иохан хоёр ихэд сэтгэл дундуур үлдэв. Есүс өөрийн биеэр хүрэлцэн ирж гүн хүндэтгэл үзүүлж байхад түүнтэй Самаричууд бүдүүлэг харцсанд тэд туйлын их бухимдав. Тэд уулан дээр саяхан Христтэй хамт байж Тэнгэр эзэн түүнийг алдаршуулж Мосе, Елия хоёр түүнийг ихэд хүндэтгэж байхыг нүдээр үзсэн билээ. Самаричуудын зүгээс түүнийг ийхүү илэрхий үл тоомсорлож буйг тэд хараад энэ бүхнийхэн төлөө ямар ч зэмлэл хүлээлгэлгүй орхиж болохгүй гэж боджээ. Тэд түүн рүү ирж тосгонд хонуулахыг ч зөвшөөрөхгүй гэж хэлсэн Самаричуудын үгийг дамжуулав. Есүсийн элч нар Елиягийн хуурамч иш үзүүлэгчдийг амийг егүүтгсэн Кармел уулыг холоос олж хараад сөнөөхийг тулд Тэнгэрээс гал буухтун гэж бид тушаахыг та хүсгсэн болов уу хэмээн асуужээ. Есүс тэдний хэлсэн үгсийг сонсоод сэтгэл нь өвдөж тэднийг буруутгаж загнасанд дагалдагчид ихэд гайхжээ. Тэд Есүсийн та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй. Учир нь хүний хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэсэн үгийг сонсоод учиргүй гайхав. Ингээд Есүс өөрийн суурин руу явав. Христ өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхээс өөр аргагүй байдалтай болгох гэж газарт бууж ирээгүй юм. Сатан болон түүний санаа зоригоор удирдуулдаг хүмүүс л хүмүүсийн санаа сэтгэлийг хүчээр эзэмдэх гэж улаар нь зүтгэдэг. Хүмүүс үннийг өмгөөлөн хамгаалж буй дүр үзүүлж муу ёрийн элч нартай нэгдэн ойр дотныхоо хүмүүсийн өөр шашныхаа муу ёрийн элч нартай нэгдэн ойр дотныхоо хүмүүсийн өөрийн шашныхаа үзэл бодолд хандуулах гэж тэднийг зовоодог. Харин Христ ямагт өршөөл уучлалаа үзүүлж ямагт хайр инэрлээ үзүүлэх байдлаар тэднийг ялан дийлхийг эрмэлздэг. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг зөрчилдөөнтэй байж хоёр эзэнд үйлчлүүлэх дургүй. Харин ятгалгаар сэтгэл зүрхнийхээ дуудлагаар ямагт баяр хөөртэйгээр бусдын төлөө сайн дураар үйлчлээсэ гэж тэр хүсдэг. Хэрвээ бидний хөдөлмөрийг үнэлдэггүй бидний хүсэл зоригийг эсрэг тэмцэж байдаг хүнд муу юм хийж устгахыг хүсэж байгаа бол бид сатааны үзэл бодлоор удирдуулж байгааг баталгаажуулж өгдөг. Хүн бүр бие махбод сэтгэл санаа сүнсээрээ эзэнд харьяалагддаг эзний өмч юм. Христ бүхнийг аврахын тулд өгсөн аврагчийн цусаар гэм нүглээс аврагдсан хүмүүсийг шашны мунхарлалаар дамжуулан шаналл зовлонд автуулахаас илүү их доромжлол гэж бурханд байхгүй. Тэгээд тэр босож тэндээсээ Юудын нутаг болох Йорданы чандад очив. Дахиад л үе олон хүн түүн рүү цуглахад тэр өөрийн заншсан ёсороо тэднийг сургаж эхлэв. Марк 11.
Христ үйлчлэлийнхээ сүүлчийн саруудыг Юудэгийн алс хол орших Йорданы чамд болох Пирэ нутагт өнгөрөөжээ. Хүмүүс түүнийг Галилд хүрээж байсан шигээ байн хүрээлэн дагаж байсан ба Христ энд урд сургаж байсан олон үннийг давтан сургаж явжээ. Тэрээр урд нь 12 дагагч нараа илгээн дараа нь өөр 70 хүнийг томилж тэднийг өөрийн очихоор яваа хот газар бүрд хоёр хоёроор нь өөрийнхөө өмнө илгээсэн байдаг. Лук 11. Эдгээр дагалдагчид нь түүнтэй хэсэг хугацаанд хамт байжээ. Тэдний Христ ирээдүйд хийх ажилд нь бэлтгэж байжээ. Харин 12 дагалдагчид нь бие даан үйлчлэл хийхээр илгээгдэх үед бусад дагалдагчид Христийн Галилийн нутгаар хамт дагалдан явсан. Тэд Христтэй ийхүү ойр дотно харилцах боломжийг олсноор барахгүй багшийнхаа сургаал номдлыг амнаас нь шууд сонсох боломжтой болсон. Гэвч одоо тэрхүү олон хүмүүс бие дааж үйлчлэл хийх ёстой болов. 70 дагалдагчид 12 дагалдагч нарын урд гүйцэтгэж байсан тэрл үүрэг даалгаврыг биелүүлэх үүргийг хүлээн авсан. Харин 12 дагалдагч нарыг харь үндэстнүүд болон Самаричуудын тосгоноор орох хориотой болсон бол эдгээр дагалдагч нарт тийм зааварчилгаа өгөгдөөгүй. Самаричууд саяхан хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч Христ тэднийг урдын адил харилсаар байв. 70 дагалдагчид нь түүний нэрийг барин хамгийн түрүүнд Самарын хотуудаар айлчилсан. Аврагч өөрийн биеэр Самарид айлчилж дараагаар нь нэгэн сайн санаат Самарын хүнийг сайшааж уйман өвчтэй Самарын хүнийг арвуулаа эдгэрсэн боловч ганцаар Христэд талархахаар буцан ирсэн хүн үйл явдлууд дагалдагч нарт гүнзгий сэтгэл төрүүлжээ. Эдгээр үйл явдлуудаас олж авсан сургамж тэдний сэтгэлд гүнзгий шингэв. Юуны өмнө сайн мэдээг түгээх ёстой газрын нэрийг хэлэхдээ Христ Тэнгэр рүү өргөгдөхөөс өмнө агуу захирамжаа өгөөд Иерусалим Юудын хамт Самарид төрүүлж сайн мэдээ түгээх хэрэгтэй гэж тушаасан. Христийн дагалдагч нартаа өгсөн сургаал тэдний энэхүү захирамжийг хэрэгжүүлэхэд бэлтгэсэн. Тэд эзний нэрийн өмнөөс Самарид очиход хүмүүс тэднийг хүлээн авахд бэлэн байгааг олж харжээ. Христ Самарын нутгийн хүмүүсийн талаар сайнаар дурсаж нутаг нэгтнүүдэд нь хайр ивэлээ үзүүлж байсан талаар тэд сонссон байв. Тэд хэдий бүдүүлэг харьцаж байсан ч Христ тэднийг харилсаар байсан тул Самаричуудын сэтгэл зөөлрч түүнд татагджээ. Христийн дээш өргөгдсөний дараа Самаричууд аврагчийн илгээсэн элч нарыг баяртай хүлээн авч дагалдагчид урд өмнө аюулт дайсан гэж тооцогдож байсан ард түмнээс ариун их ургац хураасан. Тэрээр бяцлагдсан хулсыг хугчихгүй мөн асан ядаж буй зулыг шунтраахгүй. Тэр шудраг ёсыг итгэлгүйгээр түргэн авчирна. Түүний нэр хард үндэстнүүдэд найдах болно. Исая 42:3, Матай 12:21. Есүс 70 дагалдагч нараа илгээхдээ явсан газраа өөртөг нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг битгий албадаарай гэж загсан. Ямар ч хотод очисон хэрэг та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад бидний хөлд наалтсан хотын чин тоосыг та нарын эсэргүүцэн гөвлөө. Харин Бурхны хаанчлал ойрхон байгааг мэдтүгэ гэж хэл хэмээв. Дагалдагчид дургүйцлээ илэрхийлэн нэр төрөө гутаалгасан учраас сайн үйлдэх ёсгүй. Харин эзний мэдээ буюу түүний элч нарыг үл тоомсорлох нь ямар хор хохиролтойг илэрхийлэн харуулах учиртай байлаа. Эзний элч нарыг үл тоомсорлох нь Угтаа Христийн өөрийг нь үл тоомсорлсон гэсэн үг. Би та нарт хэлье. Тэрхүү өдөр Соломон нь тэр хотоос илүү хүлцмээр байх болно гэж Есүс айлдав. Тэрээр ийхүү хэлээд үйлчлэлийнхээ ихэнх цагийг зарцуулсан Галилийн хотуудаа дурсан санав. Тэгээд тун их гүнэг харуулсалтайгаар Хоразина чи золгүй ээ. Бетсайда чи золгүй ээ. Хэрв та нарын дотор үйлцэн гайхамшгууд нь Тир хийгээд Сидонд үлдэгдсэн бол тэд хэдийн Таараа нөмрөн үнсэн дээр сууж гэмссэн байхсан. Харин шүүлт болоход Тир Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно. Капернаума чи тэнгэрт хуллаа өргөмжлөгдөхүү. Чи үхэгсдийн оронд унгаагдах болно гэж дуу алдсан. Тэнгэрийн үнэтэй ивэрүүд Галилийн тэнгисийн эргийн завгүй худалдааны энэ хотуудад үнгүүгээр гөгдсөн. Ам амьдралын ханхүү өдөр бүр тэдний хотуудаар дайран гарч байлаа. Иш үзүүлэгчид болон хаадын үсгийг хүсдэг байсан Бурхны алдрыг аврагчийг дагаж байсан олон хүний өмнө гэрэлтэн цацарч байлаа.
гэсэн хэдий ч тэд Тэнгэрийн энэ бэлгийг үл ошоосон. Ихэд дээдэс атгах санааг нууж аюулаас сэрэмжлүүлж буй дүр үзүүлэн эцэг өвгдийн сургаалт харшилж байгаа учраас нэр цууд гараагүй энэ багшийн шин сургаалыг бүү хүлээж авцгаа гэж дүрмжжээ. Ард олон Бурхны үгийг өөртөө ухаж ойлгохыг эрмэлзэхийн оронд тахилчид болон фарисеучуудын зааж буй сургаалд итгэл найдвараар даалгасан байв. Тэд Бурхны хүндлэн дээдлэхийн оронд тахилчид болон захирагч нарыг шүтв. Тэд өөрсдийн ёс заншлыг сахихын тулд үннийг үл ошоосон. Олон хүн Христийн үгийг сонсоод сэтгэл нь хөдөлж, сэтгэл нь Христ рүү эргэсэн боловч сэтгэлийнхээ дуудлагыг дагалгүй, Христийн талд ороогүй. Сатан хүмүүсийн санаа сэтгэлийг уруу татаж, гэрэл гэгээд түнэр харанхуй мэт харагдуулсан. Ийхүү олон хүн зүрх сэтгэн үхлээс аврахыг үннийг ийхүү үл ошоо. Жинхэнэ гэрч би хаалган дээр зогсоод тогшиж байна гэж хэлсэн. Илчлэл 3:20. Бурхны үг болон түүний элч нараар дамжуулан өгч буй сануулга зэмлэл бүрэн сэтгэлийн хаалгыг тогшиж буй Бурхны дуудлага юм. Энэ бол зүрх сэтгэлд тань орж ирэхийг хүсэж байгаагаа илэрхийлж буй Есүсийн дуу хоолой юм. Хэрвээ хүн энэ тогшилтыг удаа дараа үл тоомсорлвас зүрх сэтгэлээ нээх хүсэл буурдаг. Хэрэг өнөөдөр бид ариун сүнсний нөлөөг эс ошоовоос энэхүү нөлөө маргааш сулрах болно. Ингээд хүний сэтгэлийн мэдрэмж суларч сэтгэл зүрх маань амьдрал болон зуурдынх гэвч цаана нь үрдийн мөнх амьдрал байгаа гэдгийг ойлгож ухаарахгүй харамсалтайгаар болдог. Шүүлтийн цагт бид төөрөлдсөн бус харин Тэнгэрээс бэлгэлсэн үннийг танин мэдэх боломжийг үл хэрэгссэн гэж буруутгагдах болно. Далан дагалдагчид 12 элчин адилаар Бурхны илгээгдсэн болох батлан харуулах тэмдэг болгон ер бусын чадварыг хүлээн авсан тэд үүргээ билүүж дуусаад маш их баяр хөөртэйгээр эргэн ирж эзэн минь чөтгөрүүд таны нэрийг сонсоотаа бидэнд захирагдаж байна гэж хэлв. Есүс хариуд нь би Тэнгэрээс сатаныг аян гадал буухыг харав гэжээ. Өнгөрсөн болоод ирээдүйн дүр зураг Есүсийн өмнө тодров. Тэнгэрийн орноос хөөгсөн Люциферийг тэрээр олж харжээ. Тэр хуурам мэхлэгчийн зан чанарыг бүхий л ертөнцийн өмнө илчлэн харуулахаар өөрийн эдлэх зовлон шаналлаа олж харсан тэрээр гүйцлээ Иохан 19:30 гэж мөхөж буй хүн төрлөختний аврал үрд баталгаатай болсныг мөн дэваажин бүхэлдээ сатаны бузар муу санаархал зэмлэл буруутгал зал мэхнээс үрд холдсныг илэрхийлсэн үгийг сонсжээ. Есүс Голготын загалмайн зовлон шандал гутамшгаас илүүтэй агаарын хүчнүүдийн хаан өөрийнхөө дэлхий дээр өдөөсөн бослохын үр дүнгуудтай устгагдах эцсийн агуу өдрийг харж байв. Есүс бузар муухайг игнэгт арилгаж Бурхны тэнгэр газарт амар тайван тогтнох цагийг харж байв. Христийн дагалдагчид үүнээс хойш сатаныг ялагдсан дайсан гэж үзэх ёстой байв. Есүс загалмаад цовдлуулснаар тэдний төлөө ялалт байгуулах ёстой байлаа. Тэд үүнийг өөрсдийн байгуулсан ялалт гэж үзээсэй гэж Есүс хүсэж байв. Есүс тэдэнд харагтун би та нарт могоо хилэнцэд хорхоонуудад халдах дайсны хамаг хүчээс дээгүүр хэрх мэдл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй гэж айлдав. Ариун сүнсний бүхнийг чадагч агуу их хүч нүглээ гимшиж буй хүмүүсийн хамгаалалт билээ. Гэм нүглээ гимшиж итгэл бишрэлтэйгээр түүнээс тус дэмжлэг гуйж байгаа хэнийгч болов дайсны иргэшэл оруулж хүн цорилтонд Христ өртүүлэхгүй. Аврагч соригдож буй, уруу татагдж буй бүх хүүхдүүдтэйгээ ямагт хамт байдаг. Түүнтэй хамт байхад ямар ч алдаа дутагдал хохирол боломжгүй зүйл. Ялагдал гэж байхгүй юм. Бид хүч чадлыг өгөгч түүгээр дамжуулан бүхнийг хийж гүйцэтгэж чадна. Сорилт уруу таталтад автагдах үедээ бүх асуудал бэрхшээлүүдээ шийдвэрлэх хүртлээр хүлээзнэхийн оронд аврам туслагч Есүсийн зүг цаг алдалгүй харах хэрэгтэй. Амен. Сатаныг их хүчтэй, дэндүү их хүчтэй гэж бодож ярьдаг Христэд итгэгчид байдаг. Тэд дайсныхаа тухай бодож түүний талаар залбирч түүний оюун ухаандаа хэд их хүчтэй юм шиг санаж төсөөлж эхэлдэг. Сатан хүчтэй гэдэг нь үнэн. Гэхдээ Тэнгэрээс бузар нэгнийг хөөн зайлуулсан хүчрхэг аврагчтай гэдэгтээ талархаж Бурханд таларх Сатан өөрийнх нь хүчийг дөвөөлгөж ярихад дуртай байдаг. Бид яагаад Есүсийн талаар илүү их ярьж болохгүй гэж, яагаад түүний хүч чадал хайр инэрлийг алдаршуулж магтаж болохгүй гэж.
Тэнгэрийн хаан суудлыг тойрон бүрхэж буй Солонгон Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхөхгүй. Харин мөнх амьтаа болох юм гэдгийг гэрчлэн харуулж байдаг. Иохан 3:16. Солонх Бурхан ард түмнээ бузар муудайсантай тэмцэж байгаа ард түмнээ хизээч орхихгүй гэдгийг батлан нотолдог юм. Солонх Бурханы хаан суудал үүр доршин тогтнох хугацааны туршид Бурханы хүч хамгаалалт бид нартай хамт байна гэдгийг батлан харуулдаг. Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярл. Харин нэрсэн тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэж Есүс нэмж хэлв. Бурханы хамгаалалтанд байгаа гэдгээ умартан мартахгүй тулд их хүч чадал эзэмшин гэж баярлан бардаж болохгүй. Эзнийхээ сүнс болон хүч чадалд итгэхийн оронд өөрийнхөө хүч чадвар боломжид найдаж бие тоохоос болгоомжил. Үйлчлэлийн ажилд ялгүй амжилт олох үедээ бид бүх гавьяаг өөртөө авахд бэлэн байдаг. Бид ийхүү өөрийгөө дүвийлгэж алдаршуулах юм бол бусад хүмүүст Бурхан гэж байдаг бүх юм түүнтэй холбоотой гэдгийг мэдрүүлэх боломжгүй болгодог. Илч Паул би хүч мөхөс үедээ л хүчтэй болдог гэж хэлсэн байдаг. 2-р Коринт 12:10. Бид өөрийнхөө сул доройг мэдэрсэн үедээ өөртөө эзэмшдэггүй дээд хүчинд найддаг. Эзний өмнө хүлээх хариуцлага байнга ухамсарлахаас өөр юу ч биднийг сэтгэлийг ийхүү хүчтэйгээр эзэмдэж чадахгүй. Христийн бүхнийг өршөөн уучлагч агуу их хайраас өөр юу ч бидний амьдралын зорилгод ийхүү хүчтэйгээр нөлөөлж чадахгүй. Бид Бурхантай шууд холбоо тогтоохыг хичээх хэрэгтэй. Ингэснээр бид түүний ариун сүнсээр дүүрч бусад ахын дүүс нартайгаа ойр дотн харилцаатай болдог. Христээр дамжиж Бурхантай Деважингийн гэр бүлийн гишүүнтэй холбогдсондоо бид баярлцгаах болно. Та өөрөөсөө илүү хүч рүү анхаарал хандуулах юм бол хүн төрөлхтний сул талуудыг байнга мэдрэх болно. Та нар өөрийнхөө биегээс хэдий чинээ хөндөрн аргачийнхаа төгс төгөлдөр байдлыг төдий чинээ тод томрон бүрэн дүүрэн ойлгох болно. Та нар хүч чадал гэрэл гэгээний их булахтай хэдий чинээ бат бих холбоотой байж чадна төдий чинээ их гэрэл гэгээг хүлээн авах ба Бурханы төлдөө үйлчлэх агуу хүч чадлыг эзэмших болно. Та бүхэн Бурхантай Христтэй Тэнгэрийн гэр бүлийн бүх гишүүдтэй холбогдож нэгдсэндээ баярлаарай. Далан дагалдагчид Христийн үгийг сонсож байх үед болж буй үйл явдлын утга учирыг тэдний санаанд ариун сүнс мартахын аргагүй ойлгомжтой болгож өгч үннийг тэдний сэтгэл зүрхний самбарт бичиж тэмдэглэж өгч байлаа. Тэдийгээр олон хүмүүсээр хүрээлүүлсэн байсан ч зөвхөн Бурхантай уулзаж байгаа мэт байлаа. Есүс тухайн мөчид дагалдагчид нь ариун сүнсний нөлөөнд орсныг мэдэж байсан учраас Тэнгэрт газрын эцэг таныгаа би магтъя. Та эдгээр зүйлсийг мэрэгэн хүмүүс ухаанаас нуун далдалж балчир хүүхдүүдэд нь илчилсэн билээ. Тиймээ эцэг минь, ингэхэн таны мэлмид тааламжтай байсан. Бүх юмс эцгээр минь надад өгөгдсөн. Эцгээс минь өөр хэн ч үгүй. Хэн ч хүү хэм болохыг хүүгээс өөр хэн ч эцэг хэм болохыг мөн хүү өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн ч үл мэднэ гэж альцсан. Энэ ертөнцийн нэр алдартай агуу мэргэн гэж тооцогдсон хүмүүс агуу их мэдлэг чадвараар Христийн зан чанарыг ойлгож ухаарч чадаагүй. Тэд Христийг гадаад байдал хүмүүсийн дунд байгаа энгийн даруй байдлаар нь дүгнэж байлаа. Харин загасчид татвар хураагчид үл үзэгдэх зүйлийг түүнээс олж харж чадсан. Есүсийн нээж өгөх гэсэн бүхнийг дагалдагчид нь хүртэл ойлгохгүй байсан. Гэхдээ тэд ариун сүнсэнд итгэх тусмаа ухаан санаа нь гэрэл гэгээтэй болж байсан юм. Тэд мөхөс хүний биетэй төрсөн. Бүхнийг ялан дийлэгч Бурханы дэргэд нь байна гэдгээ ойлгож байв. Мэргэд хэсүү гэж тооцогдож буй хүмүүс үнэнийг ойлгохгүй байхад эгэл жирийн хүмүүс түүнийг ойлгож байгаад Есүс баяртай байлаа. Тэрээр хуучин гэрээг тайлбарлахдаа тэнд түүний тухай болон гим нүглийг цагаатгах төлөвлөгөөний тухай юу гэж өгүүлсэнийг үргэлж тайлбарладаг байсан. Тэд Бурханы сүнсний үгэнд нээлттэй хандсанаар Деважингийн уур амьсгалыг мэдрэх болов. Иш үзүүлэгчдийн дамжуулсан сүнслэг үннийг тэд иш үзүүлэлгийг анх хүлээн авсан хүмүүсээс нь илүү тодорхой ойлгож байлаа. Тэд энэ цагаас хойш хуучин гэрээний үгсийг фарисеучуд болон хуулийн багш нарын сургаал биш, нас барсан эртний мэрэгдийн хэлсэн үгч биш, харин Бурханаас ирж буй шинэ нээлт мэтээр хүлээн авсан. Түүнийг харахгүй мэдээгүйгээс болж ертөнцид түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар түүнийг мэднэ. Яагаад гэвэл тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна. Иохан 14:17. Бид Христийн сүнсийг
зүрх сэтгэлээрээ хайрлаж, зүрх сэтгэлээ түүнд захируулсан үед үннийг илүү төгс төгөлдөр ойлгох боломжтой болно. Хүний сэтгэл зүрх хоосон утгагүй байдал, алдар нэр горилох гэх мэтийн зүрх сэтгэлийг эзэмсэн бүх муу мухай зүйлээсээ чөлөөлөгдөж, цэвэрлэгдэж зөвхөн Христийг хаан судалдаа залсан байх ёстой. Гэм нүглээс цагаатгах үйл ажиллагааг эгэл хүний шинжлэх ухаанаар таньж мэдэхэд дэндүү хязгаарлагдмал учраас ойлгож ухаарч чаддаггүй. Авралын төлөвлөгөөг нь гүн ухаанаар тайлбардагдашгүй тийм гүнзгий юм. Авралын төгс утга санаа нь тайлбарлагдшгүй боловч түүний зөвхөн мэдэрч ухаарах боломжтой. Өөрийнхөө гэм нүглийг ойлгож ухаарч буй хүн л аврагчийн ариун нандин чанаруудыг ойлгож мэдэрч чадна. Христ Галилаас Иерусалим руу хийсэн удаан хугацааны аяллахаа туршид үннийг олон талаар заан сургаж байлаа. Ард түмэн түүний үгийг тунч анхааралтай сонсож байв. Пирагийн хүмүүс Галилийнхантай адил Юудэчүүд шиг хит их еврейчүүдийн муухарлалд автсан хүмүүс биш байв. Тийм ч учраас түүний сургаалыг сэтгэл зүрхэндээ ойр дотн хүлээн авчээ. Христ үйлчлэлийнхээ сүүлчийн саруудад олон сургаалт үлгэрүүдэд зааж сургасан байдаг. Тахилчид болон хуулийн багш нар түүнийг илүү ихээр улангасан мөрдөж байв. Христ харин тэдэнд хандсан сануулгын үгсээ уран дүрслэлүүд ашиглан тунхаглаж байлаа. Тэд Христийн сануулгыг ойлгож байсан боловч түүний үгнээс өөрийг нь буруутгах шалтак олж чадахгүй байлаа. Фарисеучуд ба татвар хураагчдын тухай бурхан минь би бусад хүмүүсийн адил биш болохоор тань талархаж байна хэмээсэн залбирлаар сургасан байдаг. Гэтэл тэднийг эсэргүүцсэн нүгэлт намайг өршөө. Лук 18:11-13 гэсэн залбирал хийж байгаа гэмтний талаар зааж сургасан байдаг. Юудэчүүдийн хоёр нүрийг Христ ийн илчилсэн юм. Харин инжирийн үр жимсгүй мод үчийн зоогийн урилга хоёроор итгэл бишрэлгүй ард түмэн дээр буун ирэх хувь тавиланг тэр үрдчлэн хэлжээ. Найрны зоогт үрэгдэж буй сайн мэдээлэл тохуурхан хүлээж аваагүй хүмүүс тэрээр тэр найрт үрэгдсэн байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зогноос амсахгүй гэсэн үгийг хэлсэн. Лук 14:24. Дагалдагч нарт өгч байсан сургаалууд үн цэнтэй сургаалууд байв. Үр шантрах бэлэвсэн эмэгтэй болон шүн дунд талах гуйж буй хөршийн тухай сургаалт үлгэрүүд нь гуйвал танд өгнө. Эрвэл та олно. Хаалга тогш танд нээж өгнө. Лук 11:9 гэсэн түүний үгэнд шин хүч нэмж өгч байлаа. Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашгирах өөрийн сонгосон хүмүүсээ бурхан өмгөөлөхгүй гэж үү? Би та нарт хэлье. Тэр даруйд нь бурхан тэднийг өмгөөлөх болно. Лук 18:7-8 гэсэн Христийн үгийг санахаар тэдний цаг ямагт хэлбэлзэж байдаг итгэл нь бат бэх болох юм. Христ зүргээсээ төөрсөн хоньны тухай нэгэн гайхалтай сургаалт үлгэрээ давтан хэлж өгдөг байв. Тэрээр энэхүү сургаалт үлгэрийн утгыг улам илүү баяжуулан гүнзгийрүүлж алдагдсан мөнгөн зоос алдагдсан хүүгийн тухай ярьж өгсөн. Гэтэл дагалдагч нь тухайн үед эдгээр сургаалт үлгэрүүдийн утгыг бүрэн гүйцэд ойлгож чадахгүй байсан. Харин ариун сүнсний хур бороо буун ирсний дараа харь үндэстнүүд хэрхэн үннийг хүлээн авч юудэчүүд атаархаж уурлан бухимдах үед тэд алдагдсан хүүгийн талаар ойлгож Христийн учир нь энэ хүү маань үгсэн байсан юм гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо. Тиймээс бид баярлаж цэнгэх ёстой гэсэн яагаад баярлан хөөрсөн утга санааг ойлгосон аж. Лук 15:32-24. Дагалдагчид эзнийхээ нэрээр сургаал номлохоор гарч элдв хараал зүхэл гачигдал зовлон хавчлагад орох үедээ өчүүхэн сүргээ бүү ээ. Учир нь эцэг танд хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд хизээч хуучрахгүй савыг зэх булгаач дөхөн ирж хөвөн хорхоо сүйтгэж үл чадах тэнгэрт шавхагдашгүй баялагийг өөртөө хураагтун. Юу гэвэл та нарын баялаг хаана байна? Тэнд бас зүрх сэтгэл тань байх болно гэсэн үгсийг санацгаах болно. Лук 12:32-34.